Монгол Ардын намын шинжилгээ хорооноос Монголын эдийн засгийн алуурч сэдвэр хэвлэлийн байгуулалт зохион байгууллаа. Тус орооноос ерөнхий сайд асан Алтан Хуяг, сангийн сайд асан Улаан болон эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр Монгол банкны ерөнхийлөгч Золж Арга нарыг Монгол Улсын эдийн засгийг туйлд нь хүргэсэн гол буруутнууд гэж нэрлэсэн юм а. Тус орооноос эдгээр хүмүүсийг үүрэгт ажилласаа сайн дураараа огцорч улс төр ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардж байгаагаа мэдгдсэн юм а. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг илгээрээ хэвтсэн, Монгол улс өрийн хямралд орцсон, Монгол улсын эдийн засаг хүнээр бол одоо үхлийн байдалтай байна шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгийг унагсан, сүрүүлсэн хүмүүсийг энэ олон улсын нэршлэр эдийн засгийн алуурч гэж нэрлэдэг юм байна. Энэ талаар хүмүүс ном бичсэн байна тийм ээ. Тэгээд тэр номтон тулгуурлаа бид нар Монгол улсын эдийн засгийн уналтанд оруулсан одоо өнөөдөр Ухаандаа шударгын туйл болоод явж байгаа хүмүүсийг бид нар эхний удаа нэрлэж байгаа. Цаашаа энэ хүмүүс улс төр ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардж байгаа юм. Энэ дотор хийх юм байна вэ гэхээр өмнө одоо 17-15% эдийн засгийн өсөлтөөс эдийн засгийг 58.3% дотоодын нийт бүтээний өрийн дарамтанд ортол унагсан Монгол улсын ерөнхий сайд Алтан Хуягийг нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Монгол улсын эдийн засгийн бодлогыг барьж авсан Батбаяр сайдыг. За мөн одоо Монгол улсын сангийн бодлогыг авч явж байсан Улаан сайдыг. За мөн одоо энэ 1390 орчим төгрөгтэй 2012 оны байдлаар 1390 орчим төгрөгийн ханштай байсан төгрөгийг одоогийн байдлаар 1950 давтал хяналт тавьж чадахгүй энэ ханшийн өөрчлөлийг хөөрөгдөж бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхөд ямар ч одоо хариуцлагагүй ажиллаж байгаа. Монгол банкны ерөнхийлөгч Золж Аргалыг огцохыг бид шаардж байгаа. Хариуцлага тооцохыг бид шаардж байгаа. Энэ хүмүүсийг Монгол улсын эдийн засгийн алуурчдаар нэрлэж байгаа маа. Эдийн засгийн алуурчд байсныг тогтоохын заавал шалгуулах хэрэгтэй байх л та. Тэгэхээр албан тушаал бас нэгтлээ чөлөөлөх хэрэгтэй байх тийм ээ. Тэгээд одоо ер нь намаа орон торооноос ер нь яаж аж тэмцэх юм бэ? Тэгэд улсын хурлын гишүүнээс нэргүүлэн татах асуудлыг улсын хурлын намуудын бүлэгт улсын хурлын гишүүдэд одоо улсын хурлын гишүүн байгаа хүмүүсийн асуудлыг хандана. Монгол банкны ерөнхийлөгчд одоо бас хууль журам гэж байх ёстой. Тэр хүнийг албан тушаалсан чөлөөлж дараагийнх нь асуудлыг ярих ёстой гэдгийг улсын хурлын эрх бүхий байгууллагт нь улсын хурлын гишүүдэд бас хандах юм аа. Энэ улсуудыг бид нар шалгуулахын тулд тэр өндөр сэнтигээс холдоо гэж хэлээд байгаа. Монгол банкны ерөнхийлөгч бол Монгол улсын их хурлын зөвшөөрлөгөө шалгаж болохгүй шүү дээ. Тэр ойлгомжтой. Монгол банкнд бол хинж халдшгүй дарах тэр газарт бол хинж орж чадахгүй. Улсын хурл руу хинж улсын хурлын гишүүнийг шалгаж чадахгүй шүү дээ. Бид нар тэгэхээр одоо энэ дис дараалтаар эхлээд албан тушаалтаа ярина. Одоо Золж Аргал гэж хүн албан тушаалтайгаа байж байгаа. Энэ албан тушаалтаас эхлээд буулгана. Дараа нь иргэн Золж Аргалыг шалгах ёстой. Энийн төлөө бид нар одоо ямар ч цаг хугацаанд бид нар ярина. 7 хоног болгон сануулна. Чингис хаан хэлсэн тангууд ус мөхөөгүй гэж өглөө бүхэн надад сануулж өгч Монгол улсыг өрөнд оруулсан эдийн засгийн алуурчдаас хариуцлага нэх асуудлыг бид нар яг энэтэй адилхан 7 хоног болгон сануулнаа гэж хэлж байгаа. Олон таалж агаар түмний хүн шиг амьдруулаагүй. Өргөө удам нутагта баялаг нөөцтэй эх орноо улс шиг хөгжүүлээгүй дээрх нэр бүхий улс төр төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамсаатнуудтай хариуцлага тооцох хүртэл Монгол Ардын намын шинжилгээ хорооноос 7 хоног бүр сануулan тэмцээр явах болно гэдэг энэ үеэр мэдгдсэн юм а. Бид 3 төрлийн үе шатлсан арга хэмжээ зохион байгуулна. За өнөөдөр хэвлэлийн байгууллагаас гаргасан мэдээлэл шаардлагатай холбоотой улсын хурлдах намын бүлгүүдэд бид шаардах бичиг өгж байгаа. Өнөөдөр энэ их үрийг тавьсан энэ эдийн засгийн хямралыг бий болгосон эдгээр хүмүүстэй бол улс төрийн хариуцлага нийт түрүүнд тооцох ёстой. Гавьяа байгаа улсын шиг өнөөдөр их хурлд суучаад өөрийгөө өмгөөлөөд сууж байгаа эдгээр хүмүүс гим хийгээгүй хүн шиг. Тэгэхээр эднэрт бол хариуцлага тооцох эхний шаардлагыг бид өнөөдөр хөрвүүлнэ. Дараагийн зүйл бол улсын их хурлын түвшинд болон Монгол банкны ойр орчимд бид улс төрийн үйл ажиллагаа явуулнаа. Өнөөдөр $1 Монголын хэдэн төгрөгтэй тэнцэж байгаа хүн болгон мэддэг болсон. Доллароо дагаад ханшийн өсөлтөөсөө шалтгаалаад худалдаа авах чадвар эрс муудаж байгаа. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний үн өссөн. Монгол банкны бодлогын алдаанаас шалтгаалж өнөөдөр үн тогтворжуулах нэрээр маш их хэмжээний мөнгө иргэдэд аж ахуй нэгж байгууллагуудад санхүүжилт нэрээр очсон, моргежийн зээл хэлбэрээр хэрэгжижсэн, одоо бүгд зогссон. Хэн ямар компани хязээ авсан тодорхойгүй маш олон тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энийг тодруулахын төлөө үнэн бодит мэдээлэл гаргаж иргэдэд хүргүүлэхийн төлөө бид явнаа. Монгол улсын их хурл засгийн газар хүртэл өнөөдөр өрийн хэмжээнээс хэдэн төгрөгийн өртөгөө мэдэхгүй юм төөрөгдсөн байдалтай өдийг хүртэл явсан байна.